Нийслэлийн нутаг дэвсгэр шинээр 5 байршилд газар өмчлөх нийт 14954 иргэнийг онлайнаар шалгаруулж газар өмчлөхөр болсон. Эдгээр иргэд ажлаа 10 хоногт багтаан иргэний үнэлгээ авч харьяа дүүргийн өмчийн харилцааны газарт хандах шаардлагатай байсан ч 4500 орчим иргэн газраа өмчилж аваагүй байна. Иймээс онлайнаар хүсэлт илгээс иргэдийн дунд энэ 7 хоногт дахин сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. 100 гаруй иргэд бол материалаа бүрдүүлж өгөөгүй учраас хуулийн одоо журам заасан хугацаанд өгөөгүй учраас газар өмчлөх эрх нь бол цуцлагдана. Тэгэхээр энэ цуцлагдсан иргэдэд тухайн байршилд газар өмчлөх хүсэлтээ гаргасан, өмнө гаргасан иргэдэд бол иргэдийн дундаас дахиад сонгон шалгаруулалт явуулнаа. Энэ сонгон шалгаруулалтыг бол энэ 7 хоногт ямарсан зохион байгуулах гээд төлөвлөлөөд ажиллаж байна. Харин нийслэлийн өмчийн харилцааны газраас гадаад улсын иргэд газар өмчлсөн гэх асуудлыг нягтлж үзэхэд 4 иргэн нь гадаад нэртэй, Монгол улсын иргэн, 1 иргэн нь харьяалгүй болох нь тогтоогдсон байна. Мөн дараагийн 47 байршлаас энэ сарда багтаан өмнөх шалгаруулалтын журмаар онлайнаар газар өмчлөхөөр шийдвэрлэжээ. Тэр гадаад нэртэй ах トゥ хамаатан садангаараа авсан байна гэсэн одоо яриануд гараад байсан. Тэр гадаад нэртэй нэг 5 иргэн байсан. Тэднийг бол улсын бүртгэлийн газраас бол бичиг явуулаад шалгаад үзэхэд 4 иргэн нь бол гадаад нэртэй Монгол хүүхэд байсан. Ээж нь Монгол хүн байсан. Тэр нь Монгол улсын иргэн тогтоогдсон учраас тэр 4 иргэн нь бол газар өмчлөх эрхтэй байгаа. Нэг иргэн бол Монгол улсын иргэн биш. Тэр бол тэр ямар нэг харьяал нь бол тодорхойлогдохгүй байсан. Тэр иргэнийг бол газар өмчлөх эрх бол цуцлагдж байгаа. Дараагийн байршил болохоор ямар ч энэ сарда багтаага дараагийн байршлыг бол зарлаад сонгон шалгаруулалтаа явуулнаа. Сонгон шалгаруулалтын тухайд яг саяны 5 байршилтаа ижилхэн байх уу? Журмын хувьд? Ер нь бол яг саяны зарчмаар журмны дагуу саяны зарчмаар л явагдана. Аль байршил дээр сонгон шалгаруулалтаа явуулах вэ гэдгийг бол удирдлагын төвшөнд бол танилцуулаад газар орноо судлаад тэгээд ямар ч энэ сарда зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. За ойлголоо. Таны нэрийн албан тушаал юм бэ? Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Жадан ба. Тэний Жадан ба лээ. Баяр үлд.